За тэгээд өнөөдрийн сайхан шагналыг гардуулж өгөхөөр цогтгөл гишүүний бие төлөөлөгч, аймгийн засгийн орлогч бүх хүмүүсд бас баярлалаа гэдэг хэлье. Өнөөдөр энэ бол бас Тариалан сумын Бургастай багт 37 жилийн дараа дахиад аварга төрж байна энэ багтаа. Тариалан сумдаа бол одоо дөрөвдөх аварга одоо өгтөн хүлээж авч байна гэдэг. Тэгээд өнөөдөр бас аваргын тоог нэгээр нэмж орон нутгийнхаа ард иргэдийнхаа малчдынхаа дундаас шинээр бас малчин өрх маань улстай хөдөлмөрөө үнэлүүлж байгаа явдалд сум орон нутг удирдах байгаа засаг даргад миний бие болно. Сумын иргэдийн хурал засгийн хамгийн газрын нийт ажилтны нэрийн өмнөөс баярсандаас илэрхийлье. Одоо малчин одоо ахыг чөөртэй хойлонд нь одоо Эрдэнэ 5 сүргэн өсч одоо өр хүүхдүүд нь заяан тэгширч одоо явахын өрөөл дэвшүүлье. Та бүхэндээ бас энэ талархлын зүйлийг уншаад гардуулж өгье гэж бодож байна. Эрхэм хүндэт Салбагийн ядамцоо гэрги шөөмрийн уран чимэг танаа. Монгол орны эдийн засгийн үндэс болсон уламжилт малаажхан салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж ойрын малч ухаан цаг нараггүй их хөдөлмөрөө байгаль цаг агаарын бэрхшээлийг даван туулж Эрдэнэт мал сүргээ 5 төрөлд нь өсгөн үржүүлнэ. Нийгмийн хариуцлагын хүрээнд олон талт арга хэмжээнд бодиттой хувийн нэмэр оруулсан хөдөлмөрөө үнэлүүлж улсын аварга малчнаар шалгарсанд сумын нийт ард иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж дурсгалын зүйл хадгалуулва. Эрдэнэт мал сүрэгтэн тэгш дүүрэн өсөж Эрдэнэт сайхан өрсдөн үй дамжин буян заяагтан эдлэж явахын өлзийтэй сайхан ёроолыг өргөн дэвшүүлээ. Тариалан сумын иргэдийн тойртой хурлын дарга буйвэ засаг дарга тэгш жаргал 2025 оны 2 сарын 26-нд ирсэн байна. За махар. За шинээр төрсөн аварга болон бүх Бургастайгийн малчдаа бас баярлалаа гэдэг хэлье. Энэ олон түмний хүчээр малчин өнгөдөг бол ганц хүний одоо хөдөлмөрийн үр шим биш. Энэ бол гэр бүл, үр хөөхөд, ах дүү тэгээ багийн ард иргэд та бүгд хамжид дэмжиж бүгдээрээ л одоо мал сүргийг малж өсгөж үржүүлж ирсэн байгаа. Тийм учраас одоо багийн ард иргэдээ бас баярыг та бүхэнтэйг адилхан байгаа шүү гэдэг хэлье. Та бүхэнд бас баярын мэнд хүргье.